ухамсарын дараагийн түвшин гарсан гэдэг нь маш мэдрэг буюу ингээд бид нар ийм эго аминч үзэл за тэгээд өөрийн жинхэнэ мөн чанар буюу хайр, инрэл, нэм сэтгэл гэдэг ийм сайхан мөн чанаруудыг яг хэл зааган дээр нь зэрэг оршиж удаг. Ухамсарын тэлэлт хийх үед энэ зовлонгийн хүлээс аминч үзлээс маш хурдан тасардаг. Тэрийг даван туулах маш амархан болчдөг юм байна. Тэгэхээр гэгэн оршихуй хөтөлбөрийн эхний 1-р хэсэг болохоор биеийн ухамсарыг тийм ээ бэлдэх гэгэн бие гэдэг хөтөлбөр байгаа. Үнэн дээр хүний бие бидний бие өнгөрсний хүлээс нь байдаг. Тэгээд материалын ертөнцийн хүлээс нь байдаг. Бие үргэлж таашаал авахыг, тав тухыг эрэлхийлэн биднийг дотроос ингэ чангааж яадаг, тийм ээ. Харин биеийн тэр хүсэл таашаал тухтай байдал баригдах тусам улам хөл рүүгээ буюу сүнслэг аялал хийж чадахгүй хэмжээнд хүрдэг. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр гэгэн оршихуй хөтөлбөр маань гэгэн бие гэдэг хэсгээр эхлэх нь үнэхээр зөв юм аа. Учир нь бид нар 5 мэдрэхүүгээ нээдэг. Зөвхөн 5 мэдрэхүүгээр амьдарч байгаа үед бид хорвоо ертөнцийн 0.1% мэдэрдэг. Дээрээс нь стресс, энэ эго, энэ их ам хамгаалах зөндөө автсан үед бараг 5 мэдрэхүү чинь ажиллахаа болсон. Таг дүлий болсон. Тэгэхээр гэгэн бие хөтөлбөрөөр тэр таг дүлий болсон 0.1%-ийг хүлээж авдаг 5 мэдрэхүүг ядчил жоохон амьлуулад үнэрийн сэргээгээ, сонсголын сэргээгээд хүртгүү мэдээллийн жоохон сэргээгээд өгөхөд бас яах вэ? Арай бага зэргийн нээлт болно доо.